нэгт та бүхэндээ ийм өдрийн мэндийг хүргэе. За миний нийгмийн ажил одоо намайг наран гэрлээдэг. За миний нийгмийн ажлын энэ мэргэжилтэй холбогдсон одоо түүх гэвэл анх 1996 онд манай Говьолтой аймагт одоо энэ Батгшиг багш маань энэ Нямдарч багш маань ингээ хүүхдийн байгууллагын ажилтнуудад сургалт хийсэн. За сургалтаа хийчихэд яваад гисэн. За бэжээс нь чинь намар нь болохоор ингээ Монгол улсын тусралтын их сургууль тэр үед улсын багшийн сургууль дээр нийгмийн ажилтны анги нэгдэж байгаа юм байна. Сурах хүмүүс байна уу гэд манай аймагаас ингээ хоёр одоо хүүхдийн байгууллагын арга зүйчээр сургуульд ажиллаж байсан юм хоёр хүн Улаанбаатар хотод ирээд ингээ багшийн сургууль дээр шалгалт өгөөд ямар ч хэсэн шалгалтандаа тэнцээд ингээ нийгмийн ажилтны анхны төгсөгч гэсэн энэ эрхэм нэрийг зүүж энэ мэргэжлийг эзэмшсэн юм түүхтэй. Ингээд суралцаж байх хугацаанд Английн хүүхдийн эрх сан төсөл дээр ажиллаж байгаа төгсөөд ярилцлаганд ороо бас нөгөө тухайн нөгөө ажлын байран дээр ингээд ярилцлага өгөөд CV өгөөд бас тэр чинь ингээд оюутан багтаа ажиллаж байсан ингээд олон улсын байгууллага шууд авахгүй олон хүмүүс өрсөлдөөд ингээд хүүхдийн эрх сандаа ажилласан. Хүүхдийн эрх сандаа ажилласныхаа дараа бас ингээд олон байгууллагад ажиллаж байсан. Одоо орон нутгатаа иргэний нийгмийн нэгдсэн байгууллагад ажиллаж байна. Ер нь бид нар одоо миний нэг хэлэх төртэй үг гэдэг дуулсан хэлсэн хожим нэвдэрсэн хүмүүсийг засах гэж оролцсноос одоогийн хүчрэг хүүхдүүдийг бий болгосон дээрээгээд ийм учраас одоо хүүхдийг хөгжих бүхий л төсөв боломжийг бүрдүүлэхийн тулд одоо орон нутгад байгаа олон байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаа үргэлжлүүлэх, түншлэлийг бий болгох, за тэгээ иргэдийн дуу хоолойг одоо төрд хөргөх, төрийн бодлогод нөлөөлөх хийг одоо зорж ажилдаг. За энэ хүү зорилгын хүрээнд болохоор ингээ хийж олон үйл ажиллагаа явуулж байгаахан хоёр үйл ажиллагаа ингээ та бүхэндээ бас ингээ туршлагаасаа хуваалцъя. Эхний нэг ажил маань иргэдийг ер нь бол одоо бид нар ингээ хөгжүүлж ирсэн нийгмийн ажилтан, хөгжлийн нийгмийн ажилтан бэлтгэж байгаа ярьдаг. Хөгжил гээд ярихаар одоо орон нутгийн хөгжил ч юм уу, байгууллагын хөгжил яригддаг. Ингээ хөгжилд бол тухайн одоо орон нутгийн иргэд одоо хүн өөртөө оролцох нь илүү их нөгөө үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл иргэд маань одоо тухайн орон нутгийнхаа асуудлыг иргэн маань тухайн өөртөө ингээд тулгарч байгаа асуудлыг илүү их сайн мэддэг учраас оролцуулах нь чухал байдаг. Ийм учраас ингээд иргэдийн оролцоог чухалчилж үздэг. Тэгээ манай орон нутгад болохоор ингээд иргэд өөртөө оролцоод хүүхдийн хөгжил хамгаалалт одоо үнэтэй хувь нэмэр оруулъя гэдэг хэсэг нөгөө залуучууд санал нэгдээд хөрөнгөө босгоод хүүхд хөгжлийн хамгааллын төвийг одоо ингээд бүтээн байгуулалтын ажил хийсэн байгаа. Тэгээ энэ хүүхд хөгжил хамгааллын төвөөр одоо маш олон хүүхд үйлчлүүлж ингээд иргэдийн мэн ингээд бүтээн өөрсдийнхөө ингээд юм бүтээн байгуулсан төв болохоор одоо иргэд илүү их одоо тэр төвдөг анхаарч ч юм уу тэгээ үйл ажиллагаанд нь туслах, хамтарч оролцох, ирж сургалт зохион байгуулах, хүүхдүүдэд анхаарах гэх мэтээр маш олон эерэг үр дүнгууд харагддаг. За энэ төвд одоогийн байдлаар болохоор өдөрт 100-аас 150 орчим хүүхдийн хөгжлийн янз бүрийн үйл ажиллагаанууд хамрагдаж байгаа ингээд ийм сайхан жишээ орон нутгад байгаа. За дараагийн нэг ажил маань бид нар одоо нийгмийн ажиллаар суралцж байхдаа гол нөгөө чухал зүйл маань бас хүний эрхт суурилсан хандлагыг одоо нийгмийн ажлын үйлчлэгэндээ хэрэгжүүлнэ гэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үн зүйл зарчмыг баримтлан ажилладаг. Энэ зарчмынхаа үүднээс одоо хүний эрхийг хангах, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн амьдралд одоо тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, төрийн үйлчлэгээр одоо нэг хүртээмжийг сайжруулах, энэ үүднээс эмийн 60-55 гэдэг стандартыг үнэлэх ажлыг иргэний нийгмийн нэгдсэн зүйл нь одоо аймынхаа сүм боловсролын засаг даргын тамгын газар, за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэгчүүдийн төлөөллийг оролцуулаад ингээд 5 ажлын хэсэг гараад аймгийн төвийн одоо төрийн үйлчлэгээний байгууллагууд, сургууль цэцэрлэг, үйлчлэгээний төвүүд ийм нийт 132 ингээд байгууллагад үнэлгээ хийгээд энэ стандартаа хэрэгжилтийн одоо нөгөө танилцуулсан байгаа. Тэгээ ингээд үзэхээр болохоор энэ нь болохоор нөгөө 60-55 стандарт маань налуу замын үнэлгээ, мөн дээрээс нь бас ингээд тухайн албан газрууд нэг орц гарцсан үнэлгээг хийсэн. За ингээд орон нутгад болохоор ингээд энэ бол одоо орон нутгтүүдийг бас Монгол улстай ярил энэ стандарт сайн хангалттай хэрэгжихгүй байгаа. 132 байгууллагаас нэг 12% нь нэг стандарт нийцсэн ийм налуу замтай байсан. За орц гарцсан ингээд хангалтгүй байсан. Тэгээ энэ ажил маань болохоор ингээд нэг талаараа ингээд хүний эрхийг хангаж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан юм үйл ажиллагаа боловч бас бусад одоо ахмад настан хүүхдүүд, за гинтийн одоо ингээд нөгөө хөдөлгөөний бэрхшээлтэй учирсаад иргэдэд ингээд нийт хүмүүсийн эрх ашиг ингээд хамгаалсан юм үйл ажиллагаа
өгсөн байгаа. За ер нь бол одоо бид нар ингээд нөгөө нийгмийн ажлыг Монголд одоо хөгжүүлэхдээ ч юм уу те бид нар одоо нийгмийн ажил гэж ярихдаа ер нь бол нөгөө нийгмийн ажлын бол гол бас чухал нэг үндсэн бидний бусад нөгөө мэргэжлийн хүмүүсээс ингээд та нарыг юугаараа давуу талтай юм бэ гэхээр бид нар одоо ингээд нөхцөл байдлын үнэлгээ хийгээд нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ ингээд цогцоор нь үнэлдэг. Жишээлбэл одоо эвч бол ингээд нөгөө эрүүл мэндэд анхаарна, хуульч бол ингээд эрх зүйн байдалд анхаардаг болов. Нийгмийн ажилтнууд маань ингээд цогцоор нь үнэлээд асуудлыг ингээд бүхэлдэн шийдэхин тулд ингээд зорддог байгаа. Энэ ч үүднээс одоо ингээд холбон зуучлах, одоо хөрөнгө босгох, нөлөөллийн ажил хийх гэх юм тийм олон ур чадваруудыг одоо мэргэжлийнхаа нөгөө ийм онцлогоор ингээд энэ олон ур чадваруудыг сурч эзэмшсэн нөгөөнийхөө үр дүнд ингээд ийм олон ажлуудыг зохион байгуулдаг. За бидний одоо ингээд нөгөө одоо нийгмийн ажлын мэргэжлийн талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг тийм. Ер нь бол одоо мэргэжлийн үн цэнээр одоо өсөж байгаа ирээдүйд одоо зарим мэргэжил ингээд далав болно гэж ярьдаг. Тэгээд хэд ч нь одоо ингээд хамгийн эрэлттэй байх мэргэжлийн тоонд бол нийгмийн ажлын мэргэжил ордог. Үүний нэг жишээ бол одоо ингээд жишээлбэл манай тэр хүүхд хөгжлийн нөгөө шинээр баригдсан төв дээр ажиллаж байгаа ингээд математикийн багш ингээд хүүхдүүдэд ажиллаж байгаа. Ерөнхийдөө тэр төвийг ахалж байгаа багш нөгөө одоо захирал гэдэг нэрээр явдаг. Ингээд нөгөө нийгмийн ажилтнаар би одоо ингээд сурах хэрэгцээ надад байна. Би нийгмийн ажилтнаар сурмаар байна. Яагаад гэвэл ингээд ирж байгаа хүүхдүүдтэй ингээд хамгийн ихэнд ингээд үнэлгээ хийгээд тэг ямар хөгжлийн ажил үйл ажиллагаанд энэ хүүхдүүдийг хамруулах вэ гэдэг ингээд үнэлжээж ингээд чиглүүлж өгмөрөө. Тэгэхгүй бол ингээд хүүхдүүд ирэнгүүтээ ингээд бас бүх ингээд хөгжлийн үйл ажиллагаанд оролцоо яваад тах бас үр дүнтэй биш юмаа гэд ингээд өөр мэргэжлийн мөртлөнгөө ингээд хүүхдийн төлөө ч юм ингээд ажиллаж байгаа хүмүүс бас нийгмийн ажлыг ингээд мэргэжлийн хэрэгцээг ингээд үнэлээд суралцъя гэж байгаа нь бидний мэргэжлийн үн цэн ингээд ямар өндөр байгаа гэдг нь харагдаж байгаа. За нөгөө талаасаа болохоор ингээд нөгөө үн цэн өсгийнхаа хэрээр бас нийгмийн ажлын одоо ажилтнуудыг одоо хамгаалах тэ хууль эрхцээ орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод одоо жишээлбэл ингээд төрийн бас байгууллага дээр болохоор бид нар ингээд ер нь бол ингээд нөгөө төсвөө өөртөө олдог байгууллага шүү дээ. За энэ дээр бид нар ингээд хамтын ажиллагааныхаа хүрээнд засгийн газрын тогтоолоороо зохицуулагдж байгаа төрийн байгууллагын зарим чиглэлийг одоо төрийн бас байгууллагаар гүйцэтгүүлнэ гэд энэ нөгөө нэг тогтоолоороо зохицуулагдаад байгаа энэ үйлчлэгээнүүдийг одоо илүү их ингээ хуулиндаа тусгаад өгч юм бол илүү их одоо ингээ төрийн байгууллагын нөгөө үйл ажиллагааны доктортой байх юм боломж нь бүрдэн. Мөн нөгөө талаасаа бас нийгэмд ингээд нөгөө нийгмийн ажилтныг болохоор зөвхөн ингээ анхан шатны нэгж дээр ингээд ажилладаг хүмүүс гэж ойлголттой байдаг. Энэ нөгөө нэг асуудлын нэг одоо бас ингээ өсөж хөгжих тэр боломжийг нь одоо бас хуулиндаа тусах ч юм уу ингээд энэ байдлаар нийгмийн ажилтнуудыг одоо мэргэжлийнхаа хувьд ч юм уу одоо нийгэмд ингээд төсөж хөгжих энэ боломжийг нь бас хуулиар зохицуулж өгвөл зүгээр санагддаг. За мөн одоо төрийн бас байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын хувьд болохоор ер нь бол ингээд олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хандаж төсөл бичиж ингээд өөртөө санхүүжилттэй болдог. Өөр бас ингээд төрийн байгууллагуудтай ингээд хамтран ажилладаг. Ингээд цалингийн болохоор ингээд төрийн байгууллагын нийгмийн ажилтнуудтай ажил төвшөнд байна. За тэгээд нөгөө цаашдаа одоо ингээд бас мэргэжлийнхаа хувьд ингээд өсч хөгжих боломжийг нь хуулиндаа тусгаад ер нь бол ингээд нөгөө лицензжүүлэх ч юм уу те ингээд лицензжүүлээд одоо ингээд эрхээ авдаг мөн одоо ур чадвар бас ингээд одоо төрийн байгууллагын ажиллаж байгаа нөгөө багш нар чинь ур чадварын нэмэгдэл ч юм уу зэргийн нэмэгдэл эднэр одоо тэр нэмэгдлүүдийг бас авах боломжийг ингээд төрийн бас байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд гэлгүй нийт одоо ингээд нөгөө нийгмийн ажилтнуудын хувьд болохоор ингээд нөгөө нийгмийн баталгааг хангах үүднээс хууль эрхцээ орчинд бүтүүлэхэд бас энэ асуудлуудыг тусгаж өгвөл зүгээр санагддаг. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Нийгмийн ажлын инновац туршилт судалгааны төв